За Монгол улсын Баатар үйлдвэр Эрдэнэт одоо дөрвөн хүндэт үйлдвэрийн газар дээрээс бахархал төгсөгч хэмээх одоо арга хэмжээнд оролцож байгаа аж үйлдвэрийн ажилтнуудтай төрөө тахтайгаа уулзчаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна. Тэгээд та одоо энэ дахин ихэн сонгоо нэ энэ хадасаа хурцлаач. За миний бие Голстайн аймгийн Төвөрөх сум харьяа Цагаанзайн тэр бат гэх юм байна. 1974 онд Улаанбаатар хотын Октябрь 9 дахь сургуулийн 8 дугаар анги төгсөөд тэгээд одоо Тархаат политехникумын уулын баяжуулалтын техникчийн гэдэг мэргэжлийг сонгож суралцаад 1978 онд төгсөж Эрдэнэт дотноо 1978 оны 2 сарын 14 анхудаа хөл тавьж 2 хоногийн дараа анхны захиранаас ажлынхаа томилтыг аваад тоног төхөөрөмжийн угсралтын бригад анхудаа ажлын гараагаа эхэлж өдөр нутгах термийн монтажийн ажлыг хийлцэж ажлын гараа эхэлсэн. Тухайн үед бол бүх зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг байсан. Тэр бригадны 2 Монгол байсан. Нэг нь манай Дээдлэн ангийн төгсөгч Бадарчин Батлгэр гэж байсан. Дараачих нь би ингээд Орос ах нартайгаа мөрд ирсэн тоног төхөөрөмжөө угсралцаж ирсэндээ бахархаж явдаг юм. Та одоо манай сургуулийн яг баяжуулалтын мэргэжлийн 2 дахь одоо хэсэгч юм тийм үү? Тийм. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн олсон хүчний бэлтгэхэд зориулж баяжуулалтын техникчийн мэргэжлийг анх нээсэн байгаа. Тэгээ одоо манай энэ бол 2 дахь төгсөгч. Тэгээд ажил мэргэжлийнхаа анхны гарыг болгоо. Тэгээ зөвлөлтийн мэргэжлэртэй хамтарч ажилласан. Тэгээд тэрийг дагалдаад тэгээд одоо ажлын арга туршлага Орос хэл сурах тэгээ их ажил байлаа. Тэгээд одоо 78 оны 2 сараас 78 оны 7 сар хүртэл тоног төхөөрөмжийнхаа монтаж хийгээд тэгээд 78 оны 7 сарын 1-ээс баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажил хийсэн. Анх удаа өдөр нутглаад баяжуулаад тэгээд бас зөвлөлтийн мэргэжлийн багш нартай тэгээд туршилт тохируулга хийж анхны баяжуул гаргасан түүхтэй. Тэгээд 78 оныхоо 12 сарын 14-нд анхны экспортын баяжуул ачсан. Тэрүүгээр одоо Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдрийг тэмдэглэж өгдөг. За тэгээд анхны хөтөлбөрийн хамт олон та ажиллаад сургууль төгсөөд ажилласан байна. Тэгээд ер нь сургууль сурж явах үеийн багш нараасаа бас тусаж яриач та. Тэгээ манай баяжуулалтын мэргэжлийн багш Талхаа Бадар гэж 2 сайхан мэргэжилтэн багш бидэрт мэргэжлийн хичээл заадаг байсан. Бидэрт ойлгуулах гэж нэлээд одоо чармаадаг байлаа. Талхаа багш маань бас орос хэл давхар сурах гээд самбар дүүрэн орсоор бичээд уулж аваад орчуулад иргэдэг даалгавар өгдөг байлаа. Газар багш бол ингээд одоо баяжуулах машины зургийг, моторын зургийг зургуулдаг байсан бид нар. Номон дээрээс харуулсан баатам гэж бод томцаас. Тэн дээр одоо цамруулж зурж ирдэг даалгавар өгдөг байлаа. Тэгээд бид нар бас дадлаганд авч явдаг байсан. Хинтээ аймгийн борон дээр Цэнхэрманд явахад дараа нь Сүхбаатарын бүрэн цогтой явахад тэгээ 2 уурхад дотроо хийсэн манай. Тэгээд Цэнхэрманд дээр болох сэгсэр ширээ гэж байлаа. Анх удаа сэгсэр ширээ гэдэг одоо газар дээр нь үдсэн дээр. Цаана бүрэн цогтой уурхад конус мотор гэж байсан. Одоогоор бол 40 тонны дайны байсан гэж байна. Анх удаа одоо баяжуулалтын тоног төхөөрөмжийг нүдээр өсөж байгаа юм тийм. Цэнхэрманд явахад.
цэнхэр мандал бүрэн Өөрөө цогтой. цогтой тийм. Гэнт болтой. Тийм. Тэгээ одоо тэрнээс өөр тийм том төвхөрхөө юм тэр үед байгаагүй юм шиг байна. Байсан бол багш нар маань аваад явна ш. Тэгээд одоо 78 он төгсөж ирээд одоо авраг үйл төрөх авраг том төхөөрөмжийг одоо нүдэрээ харж гар биеэр болцсон даа харах гэж. Тэгэхээр одоо амжилт бүтээл бол хувь хүний эзэн шин иржлээс гадна бас өөрийн ур чадвар, өөрийн одоо хандлага, ажилдаа хандж байгаа, хамт олонтой хандж байгаа хандлагаас үл их шалтгаалдаг. Тэгээд бол та бол энэ одоо эрдэнэт үйлдвэрийг баяжуулах одоо цэгийн анхны ээлжийн одоо дараагаар ажилласан гэсэн сонс. Энэ талаас та. Тэгээд ажил мэргэжилтэд өөрийнхөө зүйлс ажил мэргэжилт үнэн болоосоо дурлах хэрэгтэй л байна. Одоо манай нэг инженер доос хаан төгссөн залуу юу гэж хэлсэн бэхээр би баяжуулах үйлдвэрт дурлсан гэж. Тэр үнтэй адилхан байх хэрэгтэй байна. Тэгээд одоо 3-ын хэсэг 10 жил ажиллаад дараа нь мундаг баяжуулах хэсэгт 24 жил ажилласан байна. Тэгээд одоо ажиллахын хажуугаар өөрийнхөө мэргэжлийг дэвшүүлэх, шинээр сурч сурах, тэгээд хамт олондоо үлгэр жишээ болох, тэгээд хамт олонныхоо бас ач тусыг хүртэх ингээд өргөн одоо болцоо байдаг. Би одоо дарханы техникийн дээд сургууль хийчихсэн нэртэй байдаг. Техникийн дээд сургууль нэртэй багт ичнээгээр суралцж бас бакалаврын зэрэг хамгаалсан. Тэ. Дараагаар нь 4 жилийн дараа шүтээсээ одоо зөвлөх инженерийн сургуульд намраад зөвлөх инженер гэдэг цол тамга таньдаг авсан юм байна. Тэгээд 2001 онд ээлжүүдийн дарга гэж албан тушаал одоо бий болсон. Одоо манай ээлжээс үйлдвэрч нь 13 хэсэгтэй шүү дээ. Тэрний одоо 5 нь болохоор яг ээлжээр өдөржингөө ажилладаг. Тэр 5 хэсгийн ажлыг хоорондоо явуулах, удирдах, өөрөө зохицуулж, дамжуулж засах чадахгүй удирдлагатай мэдэх тийм ажил хийдэг юм албан тушаалыг 10 гаруй жил хийсэн дээ. За тэгээд одоо сайхан бас ярилцлага сайхан явж байна. Тэгээд одоо манай Ахмад аймгийн Уул Уурхай эрчим хүчний политехник коллеж гэдэг нэртэй явж байгаа. Тэгээд одоо ажилтны болон Уул Уурхай эрчим хүчний чиглэлээр суралцж байгаа оюутан залуучууд одоо шинээр эсрэг орж байгаа хүүхдүүдэд хандаад бас сайхан үг хэлээч. Тийм ээ, мэргэжил ямар сайхан. За тийм би баяжуулах гэдэг мэргэжлээрээ ихтэй голцол ярих гэж бодож байна. Баяжуулах гэдэг бол шинжлэх ухааны нэлээд олон салбарыг хамарсан ийм мэргэжил. Физик орно, хим орно, одоо математик орно. Тийм өргөн одоо мэдээлэлтэй байж баяжуулагч гэдэг ажлыг одоо хийх болдог. Тэгээ ер нь бол аливаа хүн ямар ч ажил мэргэжлээс ирсэн бол тэрийнхээ мэдэрсэн мэргэжлийнхаа үр шимийг үзэхэд төлөө чармааж, хичээж ингэж ажиллах ёстой гэж бодож байна. Тэгээ манай эрдэнэт үйлдвэр одоо Ахны техник коллежийг төгсөж байгаа, эсгэж байгаа залуучууд эрдэнэт үйлдвэрт ажиллаарай. Эрдэнэт үйлдвэр бол Монгол орны одоо ямар эрдэмтдээ үйлдвэрлэе гэдгийг төлөвлөж тэргүү бүх монголчууд мэддэг учраас эрдэнэт үйлдвэрт ирж ажиллаарай гэж одоо хувийн зүгээс урьж сайхан үйлдвэр, сайхан ажилтдаг одоо амьдралын баталгаа сайн байдаг хэлээ да. За баярлалаа. Хөдөлмөрийн говьяны Улаантүгийн хотод Дархан аймаг дахь Уул Уурхай эрчим хүчний политехник коллеж нь Монгол Улсад техникийн болон инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн ууган сургуулиудын нэг юм.
2006 онд магадлан итгэмжлэгдсэн анхны техникийн коллеж болж одоогоор 3 дахь удаа магадлан итгэмжлэгдсэн политехник коллеж болжээ. 2012 оноос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлт суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр цахилгаан мехатроникийн чиглэлээр төрөлцсөн олон талд үйл ажиллагаа бүхий чадамжийн төв болон хөгжиж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт, техникийн боловсрол олгох сургалт, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалт гэсэн нийт 18 мэргэжлэр сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Мэргэжил олгох сургалтад боловсролын төвшин нас харгалзахгүй сургах бөгөөд өмнөх ур чадвар мэдлэгээ үнэлүүлж, богино хугацаанд мэргэжил эзэмших боломжтой байдгаараа давуу талтай. Хичээлийн нэг байр 12 дадлагын газартай бөгөөд 840 оюутан тоглог номын сан, дотуур байр, спорт, урлагийн заллаар үйлчлүүлэн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байна. Нийгмийн түншлэлийн хүрээнд 132 гаруй аж ахуйн нэгж мэргэжлийн холбооттой хамтран суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлаг, сургалт хийлгэх, ажлын байраар хангах, багшийн мэргэжил дэвшлүүлэх, сургалтын орчин сайжруулах чиглэлээр